За тэгэхээр өнөөдөр би маш чухал Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой Монгол улс тусгаар тогтносон улс юм уугүй юу? Энд аюул занал учруулж байгаа хэдэн хүмүүсийн шууд учруулж байгаа магадaltaй хэдэн хүмүүсийн шууд нэрсэг зарлагатай хуулийг нь биш өргөн байдал боловсруулагч буюу төсөл буюу тэр журмынхын тухай яриад явчих юм байна. За тэгэхээр нэг иймэрхүү асуудал байгаа. За ди парламент CGM-ээс боловсруулагдаж буй төслүүд өргөн мэдүүлсэн төслүүд гэдэг тийшээ н ороод үзэж байгаа. Тэгвэл энэ дээр юу байгаа вэ? Журам батлах тухай гэж байгаа. Энийг хүмүүс нэг анзаарах гэж магадгүй. Тэгээ журам батлах тухайг нь би ингээ ийш н ороод ингээ татаж авсан. Энд нэвтрүүлэх төгс гэдэг ийшээ ингээд. Тэгээд татаж авангууд яаж байгаа юм ийшээ ингээ ороод үзэнгүүт нэг иймэрхүү хуулиуд батлагдаж байгаа. Энд дээр юу ярьж байгаа вэ? Монгол улсын ерөнхийлөгч гэснийг зүгээр ерөнхийлөгч гэж байгаа. Монгол улсын хурлын дарга гэснэг улсын хурлын дарга гэж. Өөрөөр хэлбэл Монгол улсын гэдэг нэрийг хасах гэдэг байгаа байхгүй. Монгол улсын гэдэг үхэл гай болоод тах шиг байгаа. Энэ журмыг бат. Тэгээ энэ Монгол улсын хурлын гэснэг улсын хурлын гишүүн гэж байгаа. Монгол улс гэдгийг аавч хань гэж ерөнхийдөө статустаа бууруулж байна хин нэгэн дагаар авраад бэлдэж байна л гэсэн үг. Монгол улсын гэдгийг дараад нь хаянгт ортолт нь эхлээд улсын хурлын гишүүн гэж ингээд хасах гэдэг байгаа байхгүй юу? Ерөнхийдөө энэ хуулийн дээр. Ингээд хасдаг нь яг ямар учиртай юм гэхлээр ингээд хасах гэдэг байна. Тийм үү? Иймэрхүү журам одоо өргөн боловсруулагдаж байна. Боловсруулагдаж байгаа төслүүд гэдэг нь би ороод үзэж байгаа шүү дээ. Боловсруулж буй төслүүд дотор шүү. Боловсруулж буй төслүүд дотор журам батлах тухай гэж байгаа. Энийг нь татаад авангууд яаж байгаа юм гэхэлэр нэг ийм юм гараад ирж байгаа. Тэгээ би яг энэ хуулийг би гүйцэтгэн уншиж амжааг байна. Гүйцэтгэн уншиж амжаагүй ч гэсэн бүр эхнээсээ ингээд тодорхой болоод эхэлчихлээ л дээ. Эхнээсээ ингээд тодорхой болоод эхэлчихлээ л дээ. Тэгээд түүний аюулгүй байдлын тухай бас холбогдлолтой, түүний ордны аюулгүй байдалтай холбогдлолтой бас хэд хэдэн одоо заавар одоо тусламж зөвлөгөөнүүд ингээ ороод холбогдоод ирсэн л та. За тэгээд ерөнхийдөө би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр дандаа одоо колоничлогдсон улс орнууд тухайн улсынхаа нэрийг хасж ирсэн тохиолдлууд бий. Эхлээд хасдаг. Тэгээд ардаас нь яадаг гэхээр одоо Оросын, Хятадын, Америкийн одоо энэ зэрэг улс чинь одоо колоничлогдож илаа шүү дээ урд нь. Тэгээд тэгүн хутаа өөрийнхөө нэрийг хасаад бас Британийн гэх мэт нэрийг ингээд оруулж ирдэг. Ер нь бол колоничлогдсон улс орнууд нэрээ хасдаг. Ямар нэгэн байдлаар одоо жишээ Монгол улсын ерөнхийлөгч юм бол Монгол улсын ерөнхийлөгчд бай. Тэгээ яг хэний ерөнхийлөгч болох гээд байгаа. Монгол улсын тийм ээ их хурлын дарга юм бол Монгол улсын их хурлын дарга гэсэн тодорхойлолтой бай. Юуны хурлын дарга болох гээд түл та нар бүгд дээр огцрооч. Би энэ огцор гэсэн жигсаалт нь бүр сүлдээ нэгдэм билүүгээр бүр бодоод байж юм бүр хэцүү байна үнэндээ. Энэ Монгол улсын их хурлын дэд дарга гэсний улсын хурлын дэд дарга. Монгол улсын их хурлын гишүүн гэсэн. Монгол улсын их хурлын гишүүн гэсний улсын хурлын гишүүн. Тэг хэний улсын хурлын гишүүн болох гэдэг. Тэг хэний ямар улсын ерөнхийлөгч болох гэдэг юм. Ямар улс юуны улсын хурлын дарга гэж. Юуны ерөнхийлөгч гэж. Монгол улсын ерөнхийлөгч биш юм уу? Ерөнхийлөгч гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ерөнхийлөгч гэдэг чинь зүгээр нэг байгууллагын ерөнхийлөгч үү? Нэг жижиг компани ер нь бол улсын биш дээ. Компани хувь хүний нэг жижиг компани ашигын төлөө нэг компани байгууллага төрийн бус байгууллага дотроо тодорхой хэмжээ тийм үү? Одоо ингээд юу ерөнхийлөгч одоо зүгээр тийм ээ нарийн бичиг дарга нэг тиймэрхүү юм тавьсан байдэн штэ. Захиалч гэдэг юм уу те. Монгол улсын бол улсын юм гэдгээ байрлах хэрэгтэй. Энэ бол чулуундаа гэж
үндэсний тусгаар тогтнолд аюул учруулж байгаа журам батлагдсан байна гэж би хувьдаа хардж байна. Тэгээд энэ хэд хэдэн анхаарал шатнууд нь юу юм гэхээр төрийн ордны аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн өөрчлөлтүүд анзаарэгдэж байгаа. Гэхдээ би гүйцэд уншааг болохоор би сайн мэдгүй. Ямар ч тач ихний хэсгээ имийг нь уншаад үзэн гутал энэ өрдөөсөө маш ойлгомжтой болоод эхэлсэн. Тэгэл би өрдөөсөө энийг хинхэн ингээд хамтарсан тушаал ингээд батлаад байгаа юм байна гэж судлаад үзлээ л дээ. Энийг ингээд хинхэн ингээд Монгол Улсын хурлын ерөнхий нарийн бичгийн даргаар удаг дарга хамтарсан юм байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга нарийн бичгийн дарга, тамгийн газрын дарга, Монгол Улсын сайд засгийн хэрэглэх газрын дарга, төрийн тусгай хамгаалтын газрын даргын хамтарсан тушаал гэж байгаа байхгүй. Нэлээд томчууд хамаартай болоод явчихсан шиг боллоо. Би өөртөө хардж байна. За тэгээд ерөнхийдөө ямар хүмүүс байдгийн бэ гэдгийг нэгтээс нь хавуулаад стралаа харъя. Энэ хүн ажиллаж байгаа юм шиг байна. Яг одоогоор ерөнхийлөгчийн за энэ юу гэдэг л Монгол Улсын ерөнхийлөгчийн нарийн бичгийн даргаар энэ бар сүрэнгийн баасан дорж гэд энэ хүн ажиллаж байгаа юм шиг байна. Энэ хүн ерөнхийдөө яг энэ Монгол Улсын гэдэг энэ тоцтолтой нэрнүүдийг ингээд хасах энэ юмд хамтарсан тушаал гарахад тусалж байгаа юм байна гэж би одоо ойлгож байна. Би буруу зүрх ойлгож ч магадгүй шүү. Гэтэ би одоо тэгжид ойлгоод байна. Энэ дээр л одоо тэгж бичсэн байж таа. Би одоо ингэ тэгвэл Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгийн газрын даргаар нь хэн ажиллаж байгаа юм гэхээр энэ нөгөө хин үгээр Зандан Шатар. За энийг мэдхгүй хүн байхгүй л үү дээ тийм ээ. Зандан Шатар. За тэгвэл дараагийнх нь Монгол Улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын даргаар хэн ажиллаж байгаа гэсэн чинь бүтэнжид энэ хэрэглэх газрын дарга нэ одоо хэрэглэх засгийн газрын хэрэглэх даргын учрал гэж байгаа юм шиг байна. Учрал ажиллаж байгаа юм шиг байна. Тийм үү? За тэгвэл дараад нь төрийн тусгай хамгаалтын газрын даргын хамтарсан тушаал гинэ. Энэгээр нь хэн ажиллаж байгаа? Алтан гэрэл гинэ үү? Алтан гэрэл ажиллаж байгаа юм уу? Одоо хэн ажиллаад байгаа юм би сайн мэдэхгүй л байна л та. Одоо хэрн ажиллаад байгаа юм бах та. Одоо хэрн ажиллаад байгаа юм шиг байна. Тэр нэг иймэрхүү хүмүүсийн хамтарсан тушаалаар ерөнхийдөө манай Монгол улсын ингээд хамтарсан тушаалаар тийм үү Монгол улсын хурлын гишүүн гэсэн нэг улсын хурлын гишүүн гэж маш Монгол улсын ерөнхий сайд гэсэн ерөнхий сайд гэж Монгол улсын шадар сайд гэсэн шадар сайд Монгол улсын ерөнхийдөө бол иймэрхүү хуулиудыг өмнө нь дандаа нөгөө нэг Монгол улсын гэсэн тоцлоо ер нь бол альва улс орн тийм үү одоо юу гэдгийг тийм ээ тусгаар тогтнолоос татгалзаад хэн нэгэн одоо тусгаар тогтнолоос татгалзаж байгаа үед улсын гэсэн тодорхойлолтыг хасаж ямар нэгэн байдлаар тухайн улсын статус буюу нэр хүнд буурж идэг. Тэгснээрээ яадын гэхлээр энэ хүмүүс олон улсад дагаар орсон гих тогтоолтыг баттгаж өгч идэг байхгүй юу? Өөр улс оронд дагаар орж ийнө гэдгийг баттгаж өгч идэг тийм юм болж байгаа. Ерөнхийдөө бол Монгол улсын гэдэг нэрийг хаснаар тухайн улсын бол тухайн улсын гэсэн нэр тодтол заалах хэрэгтэй. Энэ бол тусгаар тогтносоос ухрааж байгаа асуудлыг журам нэртэйгээр ингээд хиндэж мэдгэдэггүй ингээд сэмэрх орж иж байна. Яг өнөөдрийн байдлаар хин ч энэ тухай яриаг. Өнөөдөр 2025 оны 1 сарын 11 буюу 14 цаг 59 минут болж байна. Тэгэхээр би энэ бичлэгийг би ингээд оруулна. Ерөнхийдөө би өмнө ерөнхийдөгч хүрсэхүүд би юу гэж хандаж хэлжсэн гэхлээр сайн зориг болов. Тэрний хуулиуд бол ерөнхийдөө бас үндэсний аюулгүй байдалд хориг биш аюул занал учруулж байна. Үүнд бас арга хэмжээ аваад чи үндэсний аюулгүй байдалтай холбоотой байна гэдээ би ерөнхийлөгчд би хүсэл тавьж байсан. Ерөнхийлөгч хүрэлцэх үүнд нь хориг тавьсан байсан. Либерал амраа тэгээд өөр янз бүрийн ТV одоо тийм ээ мэдээ нөгөө одоо юу гэдэг вэ улс төрийн мэдээ гаргадаг бүх сувгуудаа одоо юу гэдэг тийм ээ ерөнхийлөгч хүрэлцэх хориг тавьсан гэдэг юм дараад нь яригдчихсэн. Тэгээ би хүрэлцэх ерөнхийлөгчд би баярлж байгаа, талархаж байгаа. Гэтэ бас энэндээ бас хориг тавьсан гэж би удаа хахад би бас удаа хүсэж байна. Энэ журмандаа.
Энэ журам бол ерөнхийдөө юу юм гэхээр Монгол улсын тусгаар тогтнолоос ухраах журам нэртэйгээр яг үүндээ Монгол улсын гэдэг нэр ямар гай болоод байгааг би ойлгохгүй. Эдгээр хүмүүст Монгол улсын гэдэг нэр яг ямар гай болчихсныг би ойлгохгүй. Хэдийгээр тусгаар тогтнолоо алдаагүй улсууд яг Монгол улсын гэдэг одоо Америк нэгдсэн улс, United Kingdom гэдэг юм уу тиймэрхүү нэрүүдийг товчилдог. UK гэдэг юм. Товчилдог болохоос хизээж хасдаггүй. Зүгээр товчилж хэрвээ тийм ээ товчлохмоор бол би товчлох гэж байна. Монгол улсын гэдгийг тодорхой хэмжээнд товчиж ашиглаж байна гэсэн бол би яг United Kingdom хятад улсыг бас ингээд товчилдог тийм ээ. Том улс орнууд товчилдог гэхчээр би ингээд ойлгосон. Гэтэл үгүй. Тусгаар тогтнолоо алдсан улс орнууд урд нь Британд тусгаар тогтнолоо алдчихсан энтэг улс, Тайван улс бас тийм ээ. Тэгээд Орос улсад бас тусгаар тогтнолоо алдчихсан улсууд ерөнхийдөө өөрийнхөө улс орны нэрийг хасж идэг юм аа. Монгол улсыг ямар нэгэн байдлаар хэрэг тусгаар тогтносон улс гэдгийг хүлээн зөвшөөрдөж байгаа бол яагаад Монгол улсын гэсэн энэ нэрийг хасах гэдэг юм бэ гэдэг асуудлыг ярьж байгаа. Үүн дээр би дахин би хэлмээр. Энэ бол маш аюултай гол гэдгийг би хувьдаа хэлмээр байна. Маш аюултай гол гэдгийг би хэлмээр байна. Тэгээд ерөнхийдөө би өчигдөр би энэ тухай би яриад би бичлэг бол оруулсан. Гэхдээ нэг яг ингэж одоо юу гэдэг юм тийм ээ. Тийм ээ. За яг би энэчээс ингэж тийм ээ. Яг энэчээс би ингэж татаж авсан шүү гэд би тэгэж би боцсон. Тэгээд энэ дээр яснах би бас улсын хурлын гишүүн Лодо Самбад бас жоохон баярлж байна. Талархснаа илэрхийлье. Улсын хурлын гишүүн Лодо Самбад бас баярлж байна. Лодо Самбуу ярьж ирснийхаа дагуу хүний эрхийн тухай бас хуулиудыг зөв тийш нь бас оруулж ах шиг байна гэж би одоо харж байна. Цэнгүүнээс бол дээр байна. Цэнгүүнтэй сүүлийн үед нэр холбох гэж их үзэж ах шиг байна хүмүүс. Тэгтээ миний харж байгаа бол учрал Цэнгүүн хоёр шал өөр хүмүүс, учрал өөр ихнэр хүүхэдтэй хүн юм шиг гэсэн тийм мэдээ сонсогдсон. Тэгэхээр тэр холбоод байгаа тэр зураг хэрэгслүүд нь бол миний хувьд бол худлаа бах тустай хүмүүс гэж би одоо бодож байгаа. Тийм болохоор учрал энэ Лодо Самбуу гишүүндээ би бол баярлж байна. Чулуун бэлгийн Лодо Самбуу. Лодо Самбуу энэ хин хоёрыг холбоод байгаа шүү дээ. Цэнгүүн хоёрыг холбоод баган зураг тавигдаад байгаа шүү дээ. Учрал биш шүү дээ. За тэгээд ерөнхийдөө бол Лодо Самбуу энэ хин хоёрыг холбосон. Цэнгүүн хоёр гишүүнийг холбосон тийм бичлэг явагдаад байгаа. Гэхдээ би Лодо Самбууныг бол Цэнгүүнээс илүү өндөрөөр үнэлж байгаа. Тэгээд би хөдөлмөр. Тэгээд ерөнхийдөө бол тийм ээ сэтгүүлчтэй мөрсөн бас хөөрхөн хууль баталж байгаад бас баярлж байна. Тэгээд үний үг хэлэх эрхчлөөг дээдлсэн хууль баталж байгаад баярлж байна. Одоо энэ нөгөө нэг хэн байгаа штэ. Бурхны хүү Баярбаатрыг саяхан нөгөө клиник дормжсноос л оюун эрдийг дормжлоос болоод тийм үү писта гэж хийдэг ганц үг хэлснээс болоод хууль авсан. Одоо оноос хэлээд энэ хууль ашиглагдахгүй бахаа гэж би найдаж байна. Хүн үг хэлэх эрхчлөөтэй. Монгол хүн хараал дургуй хөрсөн үедээ хараалын үг хэлэх эрхчлөөтэй. Юу ч гэж хэлж эрхчлөөтэй байх хэрэгтэй гэж бодож байна. Хин нэг бүр илт улаан цагаандаа гарсан гүтгэн доромжлоогүй бол тодорхой хэмжээнд тийм үү Монгол хүн дургуйслаа илэрхийлэх тийм үү инээх тийм үү өөлөх зэргийн тусгаар тогтнолуудаа монголчууд бид хамгаалах хэрэгтэй гэж би одоо бодож байна. Тиймээс би энэ одоо энэ хууль ингээд хамтарсан тушаал юм бол энэ тийм үү эдгээр гişүүд энэ хамтарсан тушаалаа татаж аваач гэж би одоо хүсэж байна. Иргэний хувьд би хүсэж байна. Эдгээр гişүүд энэ хамтарсан тушаалаа татаж аваач гэж би одоо хүсэж байна. Энэ одоо энэ дээр энэ эдгээр хүмүүс энэ тийм үү Монгол улсын гэсэн нэрийг байлгаа зүгээр товчж болно. Түүнээс хасаж болохгүй гэдгийг би одоо хэлж байгаа. Товчж болдог. Товчж болдог. Биш төвхтөө цаг алдаад байна гэсэн үгнээс урд нь дээрүүд Америк нэгдсэн улс юм уу тэг хятад гэж юм уу томоохон гүрнүүд товчилдог гэсэн өөрсдийнхөө нэрийг United Kingdom гэдэг UK гэх юм уу тийм ээ товчилдог байсан. Түүнээс бага юу яасан улсууд л зөвхөн
Зөвхөн дагаар болсон гадны улсад тийм үү ингээд колоничлогдоод эзлэгдсэн улс орнууд зөвхөн нэрээ өөрчилдөг юм аа. Гэдгийг би бүр дахин анхааруулад хэлчмээр байна. Тэгэхээр энийгээ бойлуулаач энэ хуулиудыг татаж аваач гэж хүрэл сүгийн өнгөлөгчд би ахаад хэлмээр байна. Ахаад хүрэл сүгийн өнгөлөгчөөсөө гуймаар байна. Гуйж ин ахаад энэ журамдаа хориг тавиад өгөөч гэж би хувьдаа гуйж байна. Тэгээд ерөнхийдөө хамтарсан тушаал гэхэлэр би буруу зүрх ойлгож байвал намайг бас өрчөөгөөрэй уучлаарай. Гэхдээ хамтарсан тушаал гэж хэлж байгаа болохоор нь би юу гэж хэлж байгаа юм эдгээр улсын хурлын гишүүд эдгээр хүмүүс ерөнхийдөө хамтраад энэ тушаалыг баталж л гэж би ойлгож байна. Тэгэхээр би удаа юу гэж хэлж байгаа гэхээр эдгээр гишүүдэд энэ хамтарсан журмаа болиулаач гэж би одоо хүсэл тавьж байна. Хүсэл тавьж байна. Энэ бол Монголын улсын тусгаар тогтол үндэсний аюулгүй байдалтай шууд утгаараа холбоотой маш чухал бичлэг, маш чухал яриа, маш чухал журмны тухай би удаа ярьж гэнэ гэж бодож байна. Тэгэхээр энэ хууль, энэ журмуудаа ерөнхийдөө бас ахиад татаж авах хэрэгтэй байна. За тэгэхээр миний дараагийн оруулах бичлэг бол энэ удаад би Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой бичлэг үүссэн бол ахаад нэг бичлэг бас одоо удахгүй ил гарч ирнэ. Тэр нь ямар бичлэг гэхээр дэлхийн аюулгүй байдалтай холбоотой онгоцны сүрэл, гал одоо юу байдгийг тийм ээ. Тэгээд Америк хятадын дай холбоотой дэлхийн аюулгүй байдалтай холбоотой бичлэг бас дараад нь би оруулаа гэж бодож байна. За тэгээд энэ хүрээд энэ бичлэгийг өндөрлөё. Тэгэхээр энэ хуулийг өргөн татаад энэ журмаа татаж аваасаа энэ боловсруулагдчих буй төсөл гэж байгаа. Эндээсээ энэ хэсгийг ядаж хасаарай. Хэрвээ энэ хэсэг нь гараад ирэх юм бол энэ хэсэгтээ хориг тавиарсаа гэж би өөртөө хүсээд тэгээд ерөнхийдөө би хувьдаа нэг юм би анхааруулад хэлчих. Хин нэгний улс төрчийн зөвлөхөөр ажиллахад би бэлэн байгаа шүү гэдгээ би бүр ахаад хэлчихмээр. Яг одоогийн байдлаар би яг тийм ээ зав чөлөөтэй байгаад байгаа болохоор тодорхой хэмжээнд хин нэг улс төрчийн зөвлөхөөр ажиллахад бэлэн байгаа шүү гэдгээ би үгээр илэрхийлж байна. За тэгээд тодорхой хэмжээнд энэ үүргээд энэ бичлэгээ өндөрлөё.